Луу жил үлэрч могой жил эхэлж байгаа цаг тооны шинчлэгдэж солигдож байгаа энэ өдрүүдэд та бүхэн маань бодол оюун ухамсараа бас шинчлэх ёстой юм шүү гэдгийг санаж байгаасай гэж хүсэж байна. Цаг хугацаа шинчлэгдээд байдаг, гадаад юмс шинчлэгдээд байдаг. Бидний бодол оюун санаа зан арын шин маань шинчлэгддэггүй, өөрчлөгддөггүй. Ингээ яваад тахтаа чин зэрэг бид нар ч одоо уурлахааргүй юмн дээрээ л уурлаад байна. Гэмшихээргүй юмн дээрээ л гэмшээд байна. Харамсахааргүй юмн дээрээ харамсаад байна. Гомдохооргүй юмн дээрээ л гомдоод байна. Бодож шаналж санаа зовхооргүй юмн дээрээ л бодоод шаналал зовоол ингээд бодол ухамсараараа маш их зовдөг болчиход байна. Энийгээ бүгдээрээ энэ гадаад цаг хугацаа шинчлэгдэж байгаатай зэрэгцүүлээд бодол ухамсараа бас нэг шинжилээд авмаар байна гэж ингэж уриалмаар байна. Ингэхгүй бол бодлоо шинжилэхгүй бол хуучин бодлууд маань одоо хуучирчаад, элэгдчихэд, хорогдчиход, урагдчихад, тасарчаад, хэртэж бохирдчиход урагшин бидрийг явуулахын янзгүй болчиход байна шүү дээ. Таньнэ.